Сайн уу? Ано байна. Тэгэхээр миний өмнөх видеог хэдүүлээ Google Home Mini-г unbox хийжсэн бол энэ удаад нэг юм unbag хийн. Өөрөөр хэлбэл уутнаас нь гаргаж үзсэн. Гамагийн YouTube суваг дээр ордог дөрвөн төмс гээд миний орцдог видео хэрэг үзчихсэн бол тэр видеон дээр бас надтай хамт ордог хулан гээд бүсгүйн merch юмнуудыг хэдүүлээ задлана. Тэрээр болохоор A Year to Remember гээд ном биччихсэн бол түүний дагалдаад Days to Remember гэх хөрхэн төлөвлөгч дэвтэр гаргасан байлээ. Тэгэхээр тэр дэвтэр тэр ном болоод бас дагалдах юм дагав нуудыг би өнөөдөр хүлээн авсан. Тэр хэдүүлээ энэ нуудыг задлж үзэцгийх болно. Тэгэхээр ном болон дэвтрийн сетийг хөөрх ингээ хооронд нь багалсан байдаг юм байна. A Year to Remember 52-7 хоногийн туршид шин зүйл суралцсан тэмдэглэл гэдэг. Нөгөө талд нь Days to Remember гэдэг дэвтрийг баглаж өгсөн байгаа. A Year to Remember бол нэлийн өмнө нь бол гарч ирсэн ном байгаа. Тэгэхээр номтой холбоотой гол мэдээллүүдийг би бас энэ бичлэгийн доор тайлбарын хэсэгт бол холбож өгсөн байх болно. Ном бас тусдаа өөр ингэсэн би одоо Instagram хуудастай. Тэгэхээр номын талаар дэлгэрэнгүй авах юм бол доотлын тайлбар хэсгийг үзээрэй. Тэгэхээр энэ видеоны гол юм нь бол миний бодлоор бол Days to Remember төлөвлөгч дэвтэр байх болно. Тэгэхээр энэ сетээ задлацгаая. За, A Year to Remember-ыг халтгараадах юм. Хөнхөн B6-гийн хэмжээтэй ном юм уу? Хулангийн өөрийнх нь medium хуудас дээр бүгд хөтлж исэн 7 хоног болгоно нэг шин зүйлс туршиж исэн тэмдэглэлээр суурилсан бүрийн хэмжээний ном байгаа. Ингээд published author буюу одоо номоо хэвлүүлсэн зохиогч болсон. Дахин баяр хүргэе хулаан. Тэгэхээр тогтмол тэмдэглэлд хөтлж үзсэн. Хараа яг дэвтрийн нээгээд номоо шууд нээгээд харангууд тэмдэглэлийн тухай гарч ирж шít. Week 4 буюу 4-7 хоног дээр. Тэгээ artwork нь аягүй хөөрхөн. Нэг гой зургуудтай байт юм байлаа. Тэгэхээр номыг нь эргүүлээд яг номын тухай дэлгэрэнгүй доотлын одоо доор холбож өгсөн дэр холбоосоодаас хараарай. Тэгэхээр энэ видеоны гол олон нь бол дахиад яхаарахгүй Days to Remember төлөвлөгч дэвтэр байгаа. Бас адилхан B6-гийн хэмжээтэй хатуу хавцтай ийм дэвтэр байгаа юм байна. За нэгэд харъя. Хулангийн мөрчүүд дээр байдаг амьдралын огшимыг хүртэж яваарай гэдэг энэ айгүй гоё үг шиг надад санагддаг. Bullet journal системтэй төлөвлөгч дэвтэр болгон дээр байдаг гарчиг буюу за индекс орж өгсөн байна. Тухайн одоо контентын байршиж байгаа хуудас болоод агуулгыг урталт нь бол зааж өгчээ. За үүний араас миний зорилтууд гэсэн хэсэг орж ирсэн байна. Хөх юм гоё. Гэр бүл, ажил мэргэжил, бие махбод, боловсрол, аялал, хайр дурлал, санхүү, сэтгэл зүй, эрүүл мэнд, сурах зүйлс, мөрөөдөл, эд зүйлс гэх мэт одоо ийм төрлүүдээр бол өөрсдийнхөө төлөвлөгөө, зорилтуудыг бол тусгаж өгөх юм темплейт буюу урьдчилсан драфтыг бол бэлдэж өгсөн байгаа юм байна. Ер нь bullet journal бол өөр юм хоосон дэвтэр дээр одоо өөрийн хүснээр тэмдэглэл хөтлөх системийг бол хийдэг байгаа. Заримдаа бол шууд хов хоосон дээр бол анх эдгэж тэмдэглэл хөтлж байгаагүй хүн хов хоосон дэвтэр дээр тэмдэглэл хөтлж эхлэх нэлээд төвөгтэй байлаа. Тэгэхээр зарим ийм урьдчилсан темплейтүүдийг бол Days to Remember дэвтэр дээр бол багтааж өгсөн юм байна. За дараагийнх нь удирдлагын төлөвлөгөө. Тэгэхээр жилд бол 4 удирдал байдаг учраас удирдлагын төлөвлөгөөнд ингээд 4 нүрийг бол төлөвлөж өгсөн юм байна. Хөх эхнийх нь нүр нь бол хавар, зун, намар тэгээ өвөл гэсэн тийм одоо сэдвтэй байх шиг байна. Тойрсон одоо зургуудыг харах юм бол за үүний араас зуршил тогтоогч буюу habit tracker-ууд орж ирсэн байна. Энэ бол яг өдөр болгон ямар нэгэн зуршиг өөртөө тогтоох гэж байгаа бол ийм тэмдэглэл хөтлөх замаар зуршил тогтоож болдог. Энийн нэг жишээ болж өгсөн байна. Эрт босох 1.5 литр ус уух гэсэн хоёр зорилтыг хулан та нарт зорилготой оруулаа гэж зөвлөж өгсөн байгаа нь энэ болж байна. Тэгэхээр дахиад ингээд 4 нүр явж байгаа буюу бас үлрэх тутам нэг зуршлыг бол оруулж өгсөн юм шиг байна. За үүний араас сэтгэл санааны байдал mood tracker гэж англиар бол нэрлэдэг. За хажуудалд нь байгаа энэ догдолтой, жаргалтай, хэвийн гэсэн одоо сэтгэл санааны байдлуудаа бол өнгөөр тэмдэглээд тэр өнгөнийхөө кодчлоор энэ хажуудлын хүснэгтээр нь бол бүглэн гэсэн үг байгаа. Bullet journal төлөвлөгч дэвтрүүдийг ашигладаг хүмүүсийн нэлээд их ашигладаг бас нэг одоо layout буюу нэг төрөл нь болохоор тухайн сардаа ч юм уу тухайн хугацаанд унших номнуудаа бол төлөвлөдөг. Тэр хоосон цаасан дээр ихэнх хүмүүс зурдаг бол Days to Remember дээр та нарт аль хэдийн номнуудыг бол номны юм нуруунуудыг бол бэлдэж өгсөн юм байна. 21 номны нуруу харагдчихээн. Тэгэхээр уншсан номнуудаа бол шууд энэ номынх нь нуруун дээр бол бичих замаар тэмдэглэж болно. Мэдээж хажуудалд нь номын жагсаалт дээрээ дэлгэрэнгүй нас өгж болох юм байна. Дурсамжийн болон бол хөөрхөн зургнууд бол оруулж өгч болох байх. Фото зураг хийлээд наачч болно. Эсвэл бас яг гараараа зурсан зургуудаа ч гэсэн гоё дурсамж хэсэгтээ хадгалж болох юм байна. За ингээд дурсамжийн араас бол шууд хоосон цааснууд бол эхэлж байгаа. Bullet journal дээр хамгийн түгээмэл ашиглагддаг одоо юм шугамдах байдал бол ийм хоорондоо 5 мм-ийн зайтай ийм цэгэн шугамыг бол ашигладаг. Days to Remember дэвтрийн хувьд бол 28 дугаар нүрнээс эхлээд 113 дугаар нүр хүртэл бол ийм цэгэн шугамтай. За 114 дугаар нүрнээс эхлээд бол хоосон буюу тийм blank гэж нэрлэдэг ийм хуудснуудыг бол
оруулж өгсөн байна. Гэтэ ингэсээр банкны явсараа дуусчихгүй ардаас нь талархлын хэсэг гэж орж ирсэн байна. Ер нь bullet journal төлөвлөгч дэвтэр ашигладаг хүмүүсийн хувьд бол gratitude log гэж нэрлэдэг юм талархлын хэсгүүд аяг орж ирдэг болсон байлээ. Яагаад талархлын хэсэг ер нь орж ирэх хэрэгтэй байна вэ ингээ бодоод үзэхээр ингээд тухайн моментонд эргэж ингээ суугаад thoughtfulness, awareness гэж нэрлэдэг. Яг тухайн мөчөө ингээд дүгнэж цэгнэх юм боломжийг өөрөө өөртөө олохыг бол дэвтрээрээ дамжуулан өөрөө өөртөө гаргаж ирдэг. Тэгэхээр яг одоо байгаа нөхцөл байдал, одоо байгаагаа эргэн хараад байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх боломжийг бол энэ надад талархлын хэсэг олгодог юм шиг санагддаг. Тэгээд өнөөдөр сурсан зүйл, өнөөдрийн чухал хэсэг, миний талархалтай байгаа 3 зүйл, өнөөдрийн зан төлөв маргааш хэрхэн сайжрах вэ гэсэн 5 янзын агуулгыг нэг нүүрэн дээр бол багтааж өгсөн. 10 ийм нүүр байгаа юм байна. Тэгэхээр 10 нүүрэн дээр бичнэ гэсэн үг үү? 10 өдөр үү? Би энэсийг хараа ойлгосонгүй. Яг 10 өдөр ашиглах юм болов уу? Ямар гэсэн үг? Артлан нь бол хадгаламж санхүүгийн тооцоо гэсэн миний хамгийн дуртай хэсэг орж ирж байна. Хувийн санхүүгээ бол удирдахад миний бодлоор юун түрүүнд өөрийнхөө орлого зарлагыг бол бүртгэдэг байх шаардлагатай гэж боддог. Яг өөрт чинь ямар систем тохирж ийн яг тэр системийнхаа дагуу ашиглах хэрэгтэй. Зарим хүмүүс бол дэвтэр дээр бичиж болно, зарим нь Excel дээр бүртгэж явуулдаг. Би болохоор яг энэ орлого зарлагыг бол аппликейшн дээр хөтлөж явдаг. Магадгүй энэ талаар бас дараа нь видео хийж болох юм те. Тэгэхээр магадгүй ийм систем огт хөтлөж байгаагүй хүмүүсийн хувьд магадгүй энийг ашиглаж эхлэх нь та нарын хувьд эхлэлийн чинь цэг нь бол байж болох юм. Хувийнхаа санхүүгийн удирдлагыг гартаа авцгаая хүмүүсээ. Bullet journal төлөвлөгч дэвтэр дээр ер нь юу ч бүртгэж болно. Энийн нэг нь бол галбар тогтоогч хэсэг гэдэг. Өөрийнхөө жим болон за цээж, бэлхүүс, ташаа гэдэг ерөөдөө биеийн харьцаануудаа бас бүртгэж болох юм байна. 2 сар тутам бүртгэхээр Days to Remember дэвтэр дээр оруулж өгсөн байна. Цаашдаа дасгалын зуршил тогтоогч 6 янзын дасгалыг өдөр болгон хийх хэрэгтэй гэж бүртгэжээ. Ингээд дараа нь Year to Remember номоос сэдвүүлсэн 52-7 хоногийн бас нэг жилийг сонирхолтой болгох төлөвлөгөө хэсгийг бол гаргаж өгсөн байна. Хэрвээ тэгэхээр жилийн турш 7 хоног болгон шинэ юм туршиж үзье гэж байгаа бол Days to Remember-ийн хойтлын энэ хэсэг дээр төлөвлөгөө гаргаж болох юм биш үү. Тэгэхээр Days to Remember дэвтрийн хувьд бол иймэрхүү дотоод агуулгын хувьд айгүй хөөрхөн өмнө огт bullet journal ашиглаж байгаагүй хүмүүс зориулсан зарим байвал зохих темплейтүүдийг буюу одоо юм урьдчилсан маягтуудыг бол гаргаж өгсөн таалагдлаа. Хэмжээний хувьд ч гэсэн айгүй гоо миний өмнөх дэвтэртэй адилхан B6 хэмжээтэй. Тэгэхээр цөмөндөө хийгээд аваад явахад айгүй тохиромжтой хэмжээ шиг надад санагддаг. Энээс ч гэсэн жижигсэх бас боломжтой бас байж болох юм. Энэ дэвтэр нь миний санаа зовж байгаа нэг зүйл нь бол цаасны чанар жоохон тааруу байж магадгүй гэдэг сэтгэл төрж байна. Тэгэхээр ингээ анзаараад харахаар жоох юм арцгордуу гадаргуутай цаас болсон байна. Өөрөөр хэлбэл бэхэн үзгээр бичдэг хүмүүсийн хувьд бол ингээд бичээд эхлэхээр жоох ингээд уусаж ингээд сарниж магадгүй юм шиг. Гэтэ би биш үзээгүй болохоор шууд мэдэхгүй байна. Цаасны чанарыг бас шууд харъя гэх юм бол би дэвтэр дээр шууд бичээд үзэж болно л доо. Гэтэ яагаад би энэ дэвтэр дээр бичихгүй байна вэ гэхээр энэ видеог үзэж байгаа та нарын нэг чинь яг энэ Days to Remember гэдэг төлөвлөгч дэвтрийг мөн түншлэн A Year to Remember гэсэн номын багцыг хожих боломжтой. Тэгэхээр энэхүү giveaway-ний дүрмийг энэ видеоны доор тайлбар хэсэгт оруулж өгсөн байх болно. Тэгэхээр заавал доотлын YouTube дээрх видеоны доотлын тайлбарыг нээж харж giveaway-д оролцох боломжтой эсгээ хараарай. Найзынхаа гаргасан ном болон дэвтрийн тухай ревю хийсэн учраас бас шууд объектив байдлаар хандаагүй байж магадгүй шүү. Гэхдээ та нар өөрөө өөрсдийнхөө одоо өнцгөөс шийдвэрээ гаргаарай. Тэгэхээр видео таалагдсан гэж найдаж чинь хэрэг таалагдсан бол энэ видеон дээр лайк дараарай. Хэрэг subscribe хийгээгүй бол доор subscribe гэдэг товчийг дарж subscribe хийгээрэй. Хэрэг шинэ видео гарах болгоно notification авахыг хүсэж ивэл subscribe гэдэг товчны хажууд байгаа хонхыг бас дарахыг хүсэж байна. Тэгэхээр видеотой хамт байсанд баярлалаа. Дараагийн видеогоор эргээд уулзъя.